бүгд эндээс интеграл авъя. За нэг болохоор бид нар олон гишүүн задлж болно. За энийг болохоор яг хэсэгчлэг харгарыг. Уг үрчгэндээ би хэр бүгд яасан блэ гэсэн чинь уг үрчгэн бгээс хэн бг үрчгэн дэв гэдэг интеграл. За ингүүл арай надад хэлбэр гарах юм санагдлаа. За тэгэхээр би интеграл x-с хнийг хуваах нь x-тэй нэмэх нь 4 зэрэг dx. За энийг би болохоор ийм хоёр функцийг тавьчих. x-с хнийг хүрчих нь x-с хнийг хуваар дөрөв 4 зэрэгт нь хасах 4 зэрэгт ингээд тавьчих. За тэгээ би энэ тохиолдолд яах вэ гэсэн чинь x-с хнийг уу гэж аваад үлдсэн энэ чинь нэмэх нэг шүү. x-тэй нэмэх нэгийг хасах 4 зэрэгт энийг уу гэж аваад энийг db-г авчих штэ. dx энийг db-г авчих. За тэгвэл одоо бүгд дээрээс нь уламжлал d уу тэнцүү угаас уламжлахаар нэг d уу. Эндээс уламжлахаар x уламжлал 1 тэгээд x. Доороос нь интеграл. За одоо эндээс интеграл гэсэн шүү дээ. x-тэй нэмэх нэгийг хасах 4 зэрэгтээс интеграл. Тэгэхээр энэ маань зэргийн интеграл учраас бүгдээрээ x-тэй нэмэх нэгийг ингээд зэрэгэн дээр нэгийг нэмээд тэгээд тэр тоондоо хуваагдаж чинь. x үндэстэнд нэг юм чинь бүгдээрээ ямар нэг хувааж өчлөх юм алхахтай. За одоо тэгэхээр эндээс интеграл авахар бүгдээрээ нөгөө хэсэгчлэн интегралчлах дүрмээрээ уу үрчгэндээ b гэж ингээд ялгцсан ш. Тэгээд уу үрчгэн b. За тэгэхээр үрбэл уу үрчгэн b дараа нь интеграл b үрчгэн d угээд энэ хэрэг хүчлээ тавьчихна. За эхнийх нь уу гэдэг нь x-с хнийг за b гэдэг нь болохоор за энэ яслаа тавьчих. Хасах хуваар дээр 3 дээрээ нэг x-тэй нэмэх нэгийг хасах 3 гэдгээ нэмэх 3 ингээд тавьчих. За тэгээд эндээс бүгдээрээ анд нөгөө хэсэгчлэн интегралчж яхад нэмхэн зэг тавихгүй шүү. За тэгэхээр одоо уу үрчгэн b тэгээд хасах нь интеграл b үрчгэн d. За b гэдэг маань хасах нэгийг хуваах нь 3 x-тэй нэмэх нэгийг 3 зэрэгт тэгээд b үрчгэн d гэдгийн оронд манай энэ чи dx байна. За ингээд интеграл авах гэсэн үг. Тэгэхээр одоо энэ чи хасах x-с нэгийг хуваах нь 3-ыг үрчгэн x-тэй нэмэх нэгийг куб хасахын нэмэх. За 3-ны нэгийг хаалтан саргачих. Тэгэхээр x-тэй нэмэх нэгийг хуваар дөрөв энэ 3-аа хасах 3 зэрэгт авчих. Тэгвэл бүгд интеграл авахд арай амар. За тэгэхээр одоо юу болсон гэсэн чинь энэ хасгаа ийшээ өргөжүүлж болно шүү дээ. Тэгэхээр дээшээ үржүүлэхээр нэгээс хнийг хуваах нь 3-ыг үрчгэн x-тэй нэмэх нэгийг 3 нэмэх нь 3-ны нэгийг үрчгэн. За одоо энийхэн зэрэгэн дээр нэгийг нэмчихнэ. Тэгэхээр x-дээр нэмэх нэгийг хас 3 дээр нэгийг нэмэхээр хас 2 тэгээд тэр зэрэгэнд нугаад өгнө x гэсэнд нэг юм чинь хуваах малхтай боллоо. За нэгэд бас жоохон инста тавьчих. 3-ыг үрчгэн x-дээр нэмэх нэгийг куб хасах 6-ны 1 x-дээр нэмэх нэгийг хасах 2 зэрэгтэй хуваар даруулаад нэмэх зэрэгтэй болгочих. За юм болох юм шүү. За дараа нь энийг муу адилхан тэгж болно л доо. Гэхдээ энийг бүгдээ юу цаталж айлгын хэлбэр утгаар цаталж тий. За энэ маань өртгөн болгон задрахаар байна. x-дээр нэмэх нь 1, x-дээр нэмэх нь 2. За буцаад яг задлаад үзэхээр x квадрат нэмэх 1x нэмэх нь 2x 3x нэмэх нь 2. За тэгээ бүгдээ эхлээд энийгээ бодохын тулд энийгээ хэлбэр бутархан тавина те x-дээр нэмэх нь 1 x-дээр нэмэх нь 2-ны ихээр за хуваар маань x-дээр нэмэх нь 1 x-дээр нэмэх нь 2 гэсэн үг байна. За ингээд тэгээ шомоо энэ хэлэн дээр бол ингээд султаа. За ийм байх a-ыг олно гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдээ ижил хуваар x-дээр нэмэх нь 2 энд x-тэй нэмэх нь өглөө. За ижил хуваартай болсон чи хуваар нь аялаа. X-с хоног тэнцүү a үрчгэн x-тэй нэмэх нь 2 нэмэх нь b үрчгэн x-тэй нэмэх нь 1. За тэгэхээр x-с хоног тэнцүү a x-дээр нэмэх нь 2a нэмэх нь b x-дээр нэмэх нь b. За эндээс x-с хоног тэнцүү эндээс x-ийг хаалган саргалаа a дээр нэмэх нь b. Тэгээд 2 эмэгтэхээр 2a нэмэх нь b.
За энэ хоёр олон гишүүн тэнцүү байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ маань x-ийн коэффициент чинь 1 гэсэн үг. Сул том нь манай энтэй тэнцүү буюу хасах 1. Тэгэхээр А дээр нэмэх нь B-ийг гардаг. 2 А дээр нэмэх нь B нь хасах 1 гардаг. Энэ А-ыг болох нэ. За хооронд хасчих. Тэгэхээр за доороос нэг нас 2 агаас А хасгаараа B-нүүд нь харагдаад хасах 1-ээс хасах 1 гэхээр хасах 2. За А маань хасах 2 юм байна. А нь хасах 2 юм бол бүгд энэ дээрсээ B болно. B маань 1-ээс хасахна. Тэгээ 1-ээс хасах нь хасах 2 буюу B маань 3 юм байна. За одоо тэгвэл манай олон гишүүнд маань юу аж таарсан гэсэн чинь А-гаар нь бүгд хасах 2 гэж болсон. B-гээ болохоор 3 гэж болсон. За ийм болчих. Тэгвэл одоо интеграл маань яаж өөрчлөгдөх вэ гэсэн чинь одоо ард нь А-гийн оронд хасах 2-ыг хуваах нь x дээр нэмэх болсон. B нь болохоор 3-ыг хуваах нь x дээр нэмэх болсон. Эндээс интеграл авах гэсэн үг. За тэгэхээр хасах 2-ыг бүрчих нь 1-ийг хуваах нь x дээр нэмэх 1 маань болохоор натурал логарифм x дээр нэмэх 1. За x-ийн коэффициент нэмрийн тоол хуваана байхгүй нь нэмэх нь 3-ыг бүрчих нь натурал логарифм x дээр нэмэх нь 2 гэдэг адилхан. За тэгээ ямар нэгэн султаа олгуулсан биш магадгүй ингээд тавьчихна. За нэг цаашаа логарифмын чанараас хэлбэрчлэгсэн байж магадгүй хас 2-ын нийшээ 3-ын хойш гаргачих. Тэгэхээр натурал логарифм x дээр нэмэх нь 1-ийн хас 2 зэрэгтэй нэмэх нь натурал логарифм x дээр нэмэх нь 2-ын 3 зэрэгтэй. За одоо нэмж байгаа юм чи өрчүүлнэ. Тэгэхээр x дээр нэмэх нь 1-ийн хас 2 зэрэгтийг үрчих нь x дээр нэмэх нь 2-ын куб нэмэх нь z. За энэ чигээрээ байж магадгүй эсвэл натурал логарифм нэмэх зэрэгтэй дээр нь тавиад хасахтайгаа тоон тавьчих. Энэ үнийг квадрат нэмэх нь z. За ингээд тавьсан байж болно шүү. За 53. За энэ интегралыг авнаа гэж чинь. За тэгэхэнд бол орлуулах хэрэглэх нь харагдаж байна. Яг тэгвэл эндээс уламжлахаар урд нөгөө юу харагдчихээн тэ гарахаар. Тэгэхээр би x квадратын нэмэх нэгийг a гэж орлуулж болох юм байна. Тэгээ би хоёр талаас нь ингээд дифференциал авчих. За тэгэхээр эндээс уламжлахаар чинь 2x тэгээд x-ээр авч байгаа дифференциал хэмжээтэй x a-гаас уламжлахаар 1 тэгээд d. За тэгэхээр одоо би энэ юу гэсэн үг вэ гэхээр x-ийг үржих нь dx-ийн оронд юу тавих юм гэсэн чинь энэ хоёроо ийшээ гараад хуваагаад 2-ны 1 нь d. За одоо тэнцээ орлуулнаа. За хэлийг би солихгүйгээр ингээ зүгээр интегралаар авчи. X-ийг үржих нь dx-ийн оронд би 2-ны 1-ийг үржих нь d-аг авна. Язгуурндор x квадратаар нэмэх нэг маань a. За тэгэхээр эндээс 2-ны 1 гэсэн коэффициентээ гаргалаа. Интеграл a-гийн язгуур юм чинь 2-ны 1 гэсэн. За эндээс интеграл авнаа. Тэгэхээр энэ маань 2-ны 1 чинь a-гийн 2-ны 1 дээр 1 гэж 2-ны 3. Тэгээд тэр тандаа хуваах. За тодорхой интеграл учраас бүгд нэмэх цэг тавихгүй. Энэ хэрийг хураалаа. 3-ны 1-ийг чинь a-гийн 2-ны 3. За одоо бүгд a-гийн хонд юу тавилаа? Тэрийгэ тавьчих 1 дээр нэмэх нь x квадрат орлуулсан. Энэ нь 2-ны 3 зэрэгтэй. За одоо хэлээд тавьчих. Хэл нь 0-оос 3 орно. Тэгэхээр эхлээд бүгдээрээ дээд хэл 3-ыг орлуулад 3-ын квадрат 9. Тэгээ 2-ны 3. Дараа нь доод хэл x-ийн хооронд 0-ыг тавилаа 2-ны 3. Тэгэхээр энэ маань юу болж байна гэсэн чинь 3-ны 1-ийг үржих нь 10-ийн 2-ны 3 зэрэгтэй. Хасах нь 3-ны 1-ийг үржих нь 1 юм байна. За тэгэхээр нэг магадгүй 3-ны 1-ийг хаалтнаас гаргаад 10-ийн 2-ны 3 зэрэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр 10-ийн куб зэрэгт буюу 1000-аас язгуур гэсэн үг те хасах нь. Тэгэхээр 1000 маань 130 нь 10 учраас 10-ийг хүчиг нь язгуур 10 хасах нэг. За юм харах нэ. За 54 модультай интеграл. За модультай интегралыг бол янз янзаар хийж болно. За хамгийн тохиромжтой нь юу вэ гэхээр 1-ээс хон 2x-ээ тэгтэлж. Тэгсч манай x маань 2-ны 1 юм байна. Тэгэхээр би юу гэсгээр 0-оос 2-оор интеграл бодох гэдэг байна шүү дээ. 2-ны 1 нь энэ хоёрын хооронд байна. Тэгэхээр би 0-оос 2-ны 1, 2-ны 1-ээс 2 гэд 2 садгаж бодох гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо би яах вэ гэсэн интегралаа 0-оос 2-ны 1 хүртэл нэг задлах юм байна. За ингээд 2-ны 1-ээс 0-оос 2-ны 1-ийн оронд ямар ч тав тавьсан ч хэд 0.3-ыг тавья л та. Тэгэхээр 0.6
Нэгээс хар энд нэмэхдээ нөгөөх нь хасах. Тэгэхээр юу гэхээр 0-ос 21 манай модуль маань нэмэхээр нэг задарна. Цаашаа үржлээд 2-1-ээс 2-оор хасгамчин модуль маань хасгаар нэг задарна. За хасныг хөвчүүлжлээ. За би нэг хоёр янзаар бодож үзүүлнэ. За эхлээд энэгээр зөв бодоод дуусгачих. Тэгэхээр 1-ээс интеграл болохоор x хасах нь 2-ыг хүчин x-ийн 1 зэрэг. Тэгэхээр зэрэндээ 1 м тэрэндээ багтах чинь хилэн 0-оос 1 хүртэл. За хоёр дахь нь болохоор яасан гэсэн чинь 2-ыг хүчин x-ийн 1 зэрэг. Зэрэндээ 1 м тэндээ болоо 1-ээс интеграл болохоор x. Тэр хилэн 2-1-ээс 2 хүртэл. За одоо бүгд яах юм гэсэн юм хураагаад эхлээд x-ийнхээ оронд дэд хэлээ орлуулад дараа нь x-ийнхээ оронд 0 оруулчих гэсэн энэ маань 0 гарчих. За энэ болохоор нэрээ хураагаад x-ийнхээ оронд 2-ыг тавилаа. 2-ын квадрат хасах нь 2. Хасах нь дараа нь x-ийнхээ оронд 2-1-ийг тавихаар 4-1-ээс хасах нь 2-1. За эндээс яасан бэ гэж би энэ дараа хэлээ нэрээ 2-1-ийн 1 гэж тавьсан байгаа сайн анзаарлаа шүү дээ. Яг атлаж шүү 2-1. Тэгэхээр дээд хэл маань 2-1 юм чинь 2-1-ээс хань x квадрат нь 4-1. Тийм баха яагаад найдаад юм гэж бодлоо. За тэгэхээр манай эхний хариу маань юу гарсан гэсэн чинь ийшээ 2-оор ижил барихаар 4-1. За дараагийн хариу маань юу гарсан бэ гэсэн чинь 4-өөс 2-ыг сар 2. Тэгээ ийшээ энд 2 орчих. Тэгэхээр хасах нь 4-ний хасах 1 юм шиг. Тэгэхээр манай эхний интеграл маань 4-1, дараагийн интеграл маань 2 бүхэл 4-1. Тэгэхээр хооронд нэмэхээр 2.5 байна. За одоо энэ битгүүл зүгээр зураг зураад яаж амархан бодож болох нь вэ гэдгийг за яг энэ хэлж. За одоо би яг чинь эвэр тэнцүү 1-ээс 2-ийн графикийг зураад модуль нь авчих. Тэгэхээр 0-оос 2-ын хоорондох. За тэгэхээр тул би 1-ээс 2-ийн графикийг зуръя. Тэгээ хаана байлээ гэсэн чинь 0-оос 2-ийн хооронд гэсэн шүү дээ. За тэгэхээр би энийг 0-оос 2-ийн хооронд зургаж байгаа учраас энд 1, энд 2 авч. За яг 0-ыг орлуулах юм шиг байна. За 0 гэсэн гарч байна. За 2-ыг тавьсан чинь хасах 3 гарч. За 0-ыг тавьсан чинь 1. За 1. Харин 2-ыг тавьсан чинь хасах 3 гэж шүү. За нэг баримжаагаар энд хатчих. Энэ маань хасах 3. За тэгэхээр манайх яасан гэсэн чинь манай шулуун маань энэ юм байна. За тэгэхээр гадуур модультай болно гэдэг чи яах вэ гэсэн чинь утга нь эерэг байх хэрэгтэй буюу тэглээс доош орж байгаа хэсэг маань x тэлийн хувьд тэгшмтэй нугарна. Тэгэхээр нөгөө хасах 3 дээр гэсэн цаг чинь нэмэх 3 дээр ирээд за 0 дээр цаг 1 0. Тэгээд тэглээ ингээд нуглаад ингээд дэше хатарна. Тэгэхээр энэ маань юу вэ гэсэн чинь бүгдээрээ 0-оос 2 орчих шүү дээ. Тэгээд энэ интеграл маань энэ 1-ээс 2-ыг хасах нь одоо 0 буюу манайх дээр нь орж байгаа функцийн параболын шулуун доор нь орж байгаа тэнхлэг буюу манай энэ төрлийн талбайтай талбайгаар нь ойлгол тээ. Тэгэхээр энэ талбайг олондоо одоо бүгдээрээ тэгэхээр нэг тэнхлэг хөтлөж байгаа цэг нь буюу 1-ээс 2-ийн тэгтээд нь цэцгүүний x нь 2-1. Тэгэхээр яг энэ цэг маань 2-1 гэдэг цэг. За тэгэхээр 3-ны талбайг болоод нэмэх нь шүү дээ. Эний нээс 1, эний нээс 2 гэж. За энэ зай 0.5 энэ 1. Энэ чинь болохоор 2 хүртэл 0.5 насчаар энэ зай 1.5 энэ болохоор бүгдээрээ бүгдийг харсан тийм. За одоо энэ хэдэл байгаа болно бүгд. Тэгэхээр S2 дээр S1-ийн талбайг нэмлээ. За S2, S1 маань юу юм гэсэн чинь ийшээ 1.5. 1.5-ыг тийшээ бос өндрүүлээд 2 таач. Нөгөөх нь болохоор ийшээ 1, ийшээ 0.5. Тэгэхээр 2 каттыг үржүүлээд 2 таач. За тэгэхээр ингээ харсан чинь 2-ны гээд 4.5 дээр бүгдээрээ 0.5 нэмээд тэгэхээр 5-ыг хуваах нь 2 гээд яг энтэй адилхан гарч байгаа. Тэгэхээр энэ гурвалжны ингээ зураг зурх нь илүү хурдан цаг юм. За одоо энэ интегралыг ботноо. 2-ыг хатам гаргачихъя. Тэгэхээр 1-ийг хуваах нь x-ээс интеграл авах гэсэн юм шиг. Тэгэхээр 1-ийг хуваах нь x-ээс интеграл авахаар натурал логарифм x. За логарифмд эерэг тав байх ёстой учраас би ингээд
модуль авчдаг. Хил нь e-гээс e-ийн квадрат хүртэл. За тодорхой интеграл учраас c гэдэг байхгүй. За ингээд дээд хэл e-ийн квадрат тавилаа. E чи эрэг томч модуль нь шаардлагагүй. Хасах нь доод хэл e-ийн тавилаа. За логарифмын чанарын 2 урагшаа үржигдээд 2 хоёрын 4-ийг үржих нь e-ийн e, хасах нь 2-ыг үржих нь e-ийн e. За e-ийн e маань 1 яадгүй e сүртэй логарифмыг бүгдээрээ e-ийн гэж тавьдаг тийм. Тэгэхээр e сүртэй e чинь энэ хоёр маань 1 буюу 4-өөс 2-ыг хасаад 2 гарах нэ. За 56. За ингээд x-ийг x ороод ирнэ гэж хэсэгчтэн интеграл болчлоо. Өөрөлдөл ууг үржих нь db гэсэн функцэс интеграл авахаараа ууг үржих нь b-гээс хасах нь интеграл b үржих нь d. За одоо энэ x оролцсон тохиолдолд x уугээд авчна. Үлдсэн e-ийг x dx-ийн болохоор би db юм байна гэж авчна. Юу алийн ууг сонгож авах уу, алийн db-ийг сонгож авах вэ гэдэг нь чухал. За энэ дээрээс уламжлал du. Тэгэхээр эндээс уламжлахаар 1 du хайдлаас дифференциал авч байгаа л гэсэн үг шүү. X-ээс уламжлахаар 1 тэгээд x. За доороос нь интеграл авна. Тэгэхээр би эндээс интегралахаар e-x маань өөрөө л гарч байна. За тэнгуут л одоо эндээс u b2-ыг үржүүлээд тэгэхээр энэ хоёрыг үржүүлээд тэгээ b үржиhin d нь интеграл яард. Тэгэхээр u нь x b нь x хасах нь интеграл b үржиhin d. Тэнгуут эндээс x үржин e-ийг x-ээс хасах нь e-ийг x-ээс интегралахаар өөрөө гарч байна. Тэгээд тодорхой интеграл амчин уламжлахад алга болсон нь c-гээ тавьчихнаа. За энэ бүх хэсэгчлийн интегралчлах байна. За тэгэхээр би алийн уу гэж авсан дээр ихээр l-ийн оролцсон тохиолдолд l-ийн x уугаад авсан амар дээ. Тэгээд үлдсэн x-ийн квадрат dx-ийн болохоор бүгдээрээ db-г тавьчихна. За дээрээс нь уламжлахаар уугаас уламжлахаар 1 тэгээд u эндээс уламжлахаар 1-ийг хуваах нь x dx. За ер нь дифференциал авч байгаа гэж ойлгох шүү. Хоёр талаас нь уламжлал буюу дифференциал маань ялгаатай. Юугаар ялгаатай гэхээр энэ хэлж өгөх нэрээ тий. Одоо би x-ийн квадратаас уламжлал авах 2x. X-ийн квадратаас дифференциал авах x квадратаас уламжлал аваад тэгээд ард нь x хувьсгчаар авсан dx гэж тавьж өгч байгаа шүү тий. За доороос нь интеграл авнаа. Тэгэхээр эндээс интеграл авахаар x-ийн кубыг хуваах нь 3. Тэнгүүл нь бүгдээрээ яах вэ гэсэн чинь u b-ийг үржүүлээд үржих нь b үржих нь d. Тэгэхээр энэ маань x-ийн кубыг хуваах нь 3-ыг үржих нь ln x хасах нь интеграл b үржих нь d. Тэгэхээр x кубыг хуваах нь 3-ыг үржих нь 1 хуваах нь x dx. Өөрөөр хэлбэл энэ хоёр үржилж байгаа гэсэн үг шүү дээ. За эндээс юу болсон гэсэн чинь x кубыг хуваах нь 3-ыг үржих нь ln x хасах нь 3-ны 1-ийг хаалган багшуд энэ хоёр хураалаа x-ийн квадрат dx. За эндээс x кубыг хуваах нь 3-ыг үржих нь ln x хасах нь 3-ны 1 үржих нь x квадратаас интеграл авахаар зэрэгэн дээр 1-ийг нэмээд тэндээ хуваах төвчтэй нэмэх нь c. За хариу. За 58 болохоор манай f от x нь хасах 1-ээс 1 болохоор энэ шулуун 1-ээс 3 ийм парабол юм байна. Тэгэхээр бүгд интегралыг яах вэ гэсэн чинь хасах 1-ээс 3 орно бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь хасах 1-ээс 1-ийн орныг шулуун 1-ээс 3 болохоор парабол юм байна. Тэгэхээр бүгдээрээ хасах 1-ээс 1 хүртэл манай энэ шулуун юм байна. f от x функцтэй энийг аваад харин цаашаа үргэлжлээд 1-ээс 3 болохоор x квадрат парабол байгаа юм байна шүү. За ийм л болох. Өөрөөр хэлбэл интеграл бодох юм байна. Тэгэхээр хасах 1-ээс 1 оног шулуун явуулснаа 1-ээс 3 онд парабол болж үргэлжилсэн байх нэ. За тэгэхээр 3x-ийн квадратыг авах нь 2, 2-оос интегралахаар 2x. Хил нь хасах 1-ээс 1 явна. За x куб квадратаас интегралахаар x кубыг авах нь 3, хил нь 1-ээс 3. За одоо манай хар өнгөтэй интеграл маань 2-ны 3-ыг үржинэ гэж байгаа. X квадратынхаа дээд хэлээ тавиад даа нь хасах нь доод хэлээ тавиад хасчих. За даа нь хасах 2-ын үржин X-ийнхаа дээд хэлээ тавиад хасах нь доод хэлээ тавьчих. За ингээд хийж үлнэгээ алдах магадлал нарай дэрэгдийн 3-ны 1 үржин X кубынхаа эхлээд 3-аа тавиад дараа нь доод хэлээ тавиад хасчих. За тэгэхээр маань 2-ны 3-ыг үржих нь
1-ийг санах 0 болчих юм шиг. Хас 2-ыг үрчин хасгасаа нэм 2 нэмэх нь 3-ны 27-оос 1-ээс хар 28. Тэгэхээр энэ хэсэг 0 чинь. Тэгэхээр 3-ны 28-аас хасах нь 4 юм шиг. Тэгэхээр ийшээ 3-аар өгөхөөр 28-аас 12-ыг хасгаар 16 юу. За энэ хэсэнд алдчих байгаа. Ямс энэ хэсэг нь болохоор 1-ээс 1-ээс хар байхгүй болчихно. Нэмэх тоолоод энэ болохоор ингээд 4 болчихно. Тэгэхээр 27-оос 1-ээс хар чинь яаж 28 байх вэ? Яг алдсан ба шүү. 27-оос 1-ийг хасгаар чинь 26 болно шүү дээ. Энийг хасаж байгаа. Тэгэхээр 3-ны 26-аас хасах нь 4 буюу ийшээ 3-аар өгөхөөр 26-аас 12-ыг хасгаар 14. За 3-ны 14 буюу 4 бүхэл 3-ны 2 гарах нэ. Энэ даан шааш нь 59. За мөрийн x татсан шүргчийн налалт нь мөрийн x татсан шүргчийн налалт нь 2x байх. 1 ба 3 цэг дайрсан мөрийн тэгштэглийг олгоно. За тэгэхээр налалт нь ийм байна гэдэг чинь уламжлал аваад гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би анхны функц олно гэдэг маань эндээсээ интеграл авах гэсэн үг. F-д функцээс уламжлал авах нь уг мөрийн налалтын мөрийг олж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ тэр утгаар нэссэн байна. Налалт нь энэ. За тэгвэл анхны функц олно гэдэг эндээс интеграл авнаа. 2-ыг үрчих нь x-ийн нэг зэрэгтэй 1 нэмээд бах нь 2 нэмэх нь z. За тэгсэн чинь манай энэ мөрийн маань 1 бахад 3-ыг тартах гэсэн. Тэгэхээр 1-ийг орлуулахад 3 гарна гэсэн үг. Ингээд орлуулсан чинь 3 гарна. Эндээс c-г олсон чинь 2. Тэгэхээр манай мөрийн тэгштгэл нь юу болж таарах вэ гэхээр x квадрат нэмэх нь c гэдэг маань 2-той тэнцүү байх нэ. За 60. За 60 нь болохоор яасан гэсэн f функцийн уламжлал ингээ өгсөн. За 4 дээр орлоход 0 гардаг юм бол 16 дээр хэдийг авах вэ гэдэг байна. Тэгэхээр уламжлал нэмчин бүгд анхны функц олоход бол эндээсээ интеграл авна. Тэгэхээр язуудар гэдэг бол x-ийн 2-ны 1 1-ийг хуваахын язуудар маань x-ийн 2-ны 1 тэр 1-ийг хуваах юм хасах гэсэн. За эндээс интеграл авна. За тэгэхээр x-ийн 2-ны 1-ээс интеграл авахаар зэрэн дээр 1-ийг нэмээд тэндээ хуваалаа. Нэмэх нь x-ийн хас 2-ны 1-ээс интеграл авахаар зэрэн дээр 1-ийг нэмээд тэндээ хуваалаа. Нэмэх нь z. Тэгэхээр манай функц маань 3-ны 2-ыг үрчих нь x-ийн 2-ны 3 нэмэх нь 2-ыг үрчих нь x-ийн 2-ны 1 болчих юм шүү дээ. За тэгэхээр одоо эндээс бүгд яах гэж чинь 4-ийг орлуулсан чинь 0 гарна гэдэг чинь сул дагуу болох боломжтой. 3-ны 2-ыг үрчих нь 4-ийн 2-ны 3 зэрэгт нэмэх нь 2-ыг үрчих нь 4-ийн язгуур гарч гэсэн үг. Нэмэх нь c. Ингэсэн чинь 0 гарч байгаа гэж. Эндээс бүгд c-г олчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3-ны 2-ыг үрчих нь 4 бол 2-ын квадрат. Тэгээд энэ зэрэгээр нь үрчүүлчихнэ гэсэн үг. 2-ыг хүчин 4-өөс язгарахаар 2 нэмэх нь z. За энэ маань 0 гарсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3-ны 2-ыг үрчих нь зэрэг төшөлж амжийн хэрэг үрчээр 2-ын кубээр 8 боллоо. Нэмэх нь 4 нэмэх нь z тэнцвдэг. За эндээс бүгд c-г олъё. За c-г болохоор хасах 4-өөс хасах нь 3-ны 16 буюу 3-ны 16 чинь 5 бүхэл 3-ны 1 шин. Тэгэхээр хасах 9 бүхэл 3-ны 1 сул таа. За одоо тэгсэн чинь бүгд манай функц тодорхой болвол за энийг би тодорхойлгоод дээр нь биччихье. Манай функц ямар функц нэг байсан юм байна гэсэн чинь 3-ны 2-ыг үрчих нь x-ийн 3-ыг хуваах нь 2 нэмэх нь 2-ыг чинь x-ийн 2-ны 1 язуудар x- гээд авчи. Сая c-г олсон чинь хасах 9 бүхэл 5-ны 1 байх нэ. За султан хасах 9 бүхэл хэдэлээ 3-ны 1. За одоо биднээс юу гэж олох гэсэн чинь 16 дээр хэдийг авах гэсэн. Тэгэхээр одоо бүгд x-ийн хооронд 16 тавих нэ. Тэгэхээр 3-ны 2-ыг үрчих нь 16-гийн 2-ны 3 зэрэгт нэмэх нь 2-ыг үрчих нь язуудар 16 хасах нь 9 бүхэл 3-ны 1. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь 3-ны 2-ыг үрчих нь 16 маань 4-ийн квадрат шүү дээ тий. Тэгэхээр зэрэг зэрэг төшүүлэхээр 4-ийн квадратыг 2-ны 3-аар үржүүлнэ гэсэн. 2-ыг хүч нь 16-аас язгахад 4 хасах нь 9 бүхэл 1. За тэгэхээр энэ маань 3-ны 2-ыг үрчих нь
Энэ руудаа 4-ийн ковчидын 64 нэмэх нь 8-аас хасах нь 9 бүхэл 3-1 байна. За тэгэхээр эн чинь юу болох юм гэсэн чинь 3-128 хасах нь 9-ний гэдэг нэг 3-ны гэж 3-27 1-ийг нэмээд энийг ард нь тавьчих. Тэгээд нэмэх нь тэгсэн чинь энэ чинь хасахаар 3-100 болчих юм шиг. 3-100 гэдэг чинь юу гэсэн үг 33 бүхэл 3-1 шүү дээ. Тэгээд 8-ыг нэмсэн чинь 41 бүхэл 3-1 гээд 16 болгоход ийм хариу гарах нэ.